Тэгэхээр харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Азийн улс орнуудад хийж байгаа айлчлалаа үргэлжлүүлж байна. За тэрээр Улаанбаатарын цагаар өчигдөр Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд Такаичи Санайтай уулзсан байна. Тэгэхээр Трампын энэхүү айлчлал Япон улсад ер нь хэрхэн яаж үргэлжилж байна? За Япон улс Америк хоёрын хамтын ажиллагаа ер нь цаашдаа хэрхэн яаж үргэлжлэх шийдвэрийг эндээс харж болохоор байна. Тэгэхээр Япон Америкийн хувьд бол хамтын ажиллагаанууд 1960 онд бол Япон Америкийн батлан хамгааллын хамтын ажиллагааны гэрээгээр бол ерөнхийдөө маш том баталгаажсан байдаг. Тэгэхээр яг одоо бол энэ дээрээс бид нар юуг харах юм гэхээр Япон улс 550 тэрбум $5 хөрөнгө оруулалтыг Америк нэгдсэн улсад хийхээр болсон. За энэ бол мэдээж одоо өмнөх одоо ерөнхий сайдын бас амлалтыг бол биелүүлж байгаа асуудал. За ингэснээр Японд ямар нөхцөл байдал үүсгэх юм гэхээр Америк нэгдсэн улсын нөгөө тариф буюу одоо татварыг бол 15%-аар тогтоох энэ боломжийг бол бүрдүүлж байгаа. Тийм учраас Япончууд бол бас зарим судлаачид зарим иргэдч гэсэн дээр бол маш дургүй хандж ийн гэж байгаа. Яагаад тэгэхээр $550 билион буюу тэрбум $5 гэдэг бол маш их хэмжээний мөнгө. За ийм хэмжээний мөнгөийг өгөх манай эдийн засаг байгаа билүү гэдэг дээр бол бас одоо сөрөг хандлагатай байна гэсэн үг. За үүнээс гадна бас нэгэн том үйл ажиллагааг бол амласан. За энэ юу юм гэхээр Японы энэхүү автомашины зах зээл дээр Америк машинууд маш өндөр татвартай байгаад бас орж ирэх боломжгүй байна гэдгийг бол Дональд Трамп шүүмжилж исэн урд нь. Тэгэхээр энэхүү нөхцөлийг бас шинэ ерөнхий сайд ойлгосноор бол Трамптай уулзах үедээ бол бид нэр Ford компани F125 150 одоо автомашиныг бол сонирхож байгаа гэдгээ бас хэлээд байсан. За үүнтэй холбоотойгоор бол Дональд Трамп бол одоо маш баяртай хүлээж аваад за бидний хамтын ажиллагаа бол хамгийн ойрхон байх боломжтой. За Япон улс бол Америкийн нэгдсэн улсын хамгийн ойрын Аз дахь түн шимаа гэж бол хүртэл хэлсэн. Тэгэхээр энэ хоёр улсын хоорондох харилцаа бол одоо маш сайжирж байгаа нөхцөлийг бол эндээс харж болохоор.